Гэхдээ нэг юм манайхаа нэг юм юу яа. Нэг юм навшийн юмыг өнөр сонсцгоо. Сонсъё. X-с болоод таарч тохирохгүй юм зөндөө хийсэн байхгүй. Нөгөө хайр сэтгэлгүй байхад өөрөө мэдрэхгүй байхад те заавал хүнтэй суулгачих гал хүүхэд гаргуулчих гал те тэр чинь миний яг амьдралын зорилго биш байгаа шүү дээ. Тэр чинь яг ээжийн зорилго байгаад байгаа байхгүй. Яг тэгээд ерөнхийдөө бол шүдэр цэцгийн юм ингээ үзлээ л дээ. Тэгээд би нэг нилээдэн жилийн өмнө нэг пост хийжсэн юм аа. Шүүдрэх ингээ дуу байдсан шүү дээ. Маа темпо прогийн дуулсан. Тэгээд би яг тухайн үед одоо ингээд ийм хүмүүс ингээд салахад энэ дуу муу ер нь үнц энэ одоо яг хаашаа явт юм болоо гэсэн чинь шүдэрсэн над руу амар их юм бичижсэн байхгүй юу? Бацаам нь чам шиг бацаа надтай ингэж ярихгүй шүү ба нилээ урт юм бичижсэн. Тэгээд ерөнхийдөө бол энэ шүдэрсгийн тэр нэг X-тэй амар ингээд дээрлэхүүлдэг ингээд амар бүр ингээд хэрвээ надаас салах юм бол би ингэ шүү тэгээ шүү гэдэг үс нэг тийм яриа байсан байхгүй энэ дэр. Тэгээд тэн дээр нь болохоор хүмүүс л ингээд тодоохыг бодоод байгаа байхгүй. Тодоо гэдэг чинь бол надаас ах хүн. Тэгээ одоо би бол хүмлэн ах. Тэгэн гутал яалч тодоохыг ботчих жоо. Тодоох мөнч бэ биш ч вэ мэдгүй надад хамаагүй л тээ. Гэтэ ерөн зүгээр энэ хүн өөрөө амар асуудалтай юм байгаа байхгүй. Амар асуудалтай. Яагаад нэг юм яагаад нэг юм навшиг. Тэгээ одоо ингээд энэ дээр хүртэл ингээд бицсэн байхгүй. Тухайн үед ингээд яагаад яриаггүй юм бэж амар олон жилийн дараа гэр бүлтэй болсныхоо дараа ийм балаа юм яриад байгаа юм бэ. Тэгээ магадгүй нөгөө хүнийхээ ч гэсэндээ нийгэмд ингээд байх эзлэх байр суурийг нь хүртэл алж байгаа байхгүй. Үнэхээр мэдрэл муута. Тэгээд одоо царай мөрийг харахад хүртэл ингээд бүр сөндлөн болцсон юм. Бараг эргэтэй хүн шиг болсон байна. Иймэрхүү эмэгтэй хүмүүсээс ер нь бол болгоомжлж явах хэрэгтэй шүү. Амьдрал чинь зур самран шүү.